Хот өндөр сувг тавтай морил бие олгогчийн хот. Онцлог сэдв нэвтрүүлэгт хөл бөмбөгийн дэлхийн аврах шалгаруулах тэмцээний сонирхолтой баримтууд иргэн ирж байна. Энэ нэвтрүүлгийг маань спортын тайлбарлагч Бацаяа бидэнд бэлтгэн хүргэдэг. Нэвтрүүлэг танд YouTube-ийн Од өндөр сувгаар болон NTV телевизээр замун 83.3 107 хост толгойн Од өндөр радиогоор хүрч байгаа. Дугаарыг хялбар хоримтлал үйлчлэгийг нэвтрүүлсэн Худалдаа хөгжлийн банк ивент итгэж байна. За өдрийн заяа. За өдрийн Худалдаа хөгжлийн банк Худалдаа хөгжлийн банк миний номны спонсороор ажиллаж байсан шүү дээ. Өө тийм үү. Тийм угаас тий. Онд нь тий. Тэсэн гоё. Тий одоо энэ 2010 оны дэлхийн аврах зориулсан ном шүү дээ. MoneyGram гэж Худалдаа хөгжлийн гадаад төлбөр тооцооны гэдэг. Тэгээ баярлалтай ш Худалдаа хөгжлийн банк гэдэг тухайд спонсорлж байсан тий. Тэг жохоо хүүхд байгаа шүү дээ. Юугаач бидэхгүй тий. Тэгэл. Наа чи ингэтэ мундаг ном болсон байлээ. Эргүүлж харсан. За хоёлаа чинь 94 оныг яриад хагасыг ярьсан баг. Хагасыг ярьсан тий. Ер нь бол юу юм шүү. Одоо дараагийн дэлхийн урдын 2 хувааж ярмаар юм шүү. Тэр дээр юм шүү байна. Хоёлаа чинь бас ярих нь нэлээд үлдээд тэгээд дуусаад байгаа шүү дээ. Тэгээд 98-оос 32 багтаа болж байгаа. Тий. За тийм байна. За тэгвэл одоо дараагийн дугаараас эхлээд 98-аас эхлээд 22 дугаар. 22 дугаар. Оны тавьчмаар юм байна те. Тийм ээ, оны тавьчмаар. За тийм. За юун дээр зогслоо? Хоёулаа 94 оны дэлхийн аваргын урдсан шатны тоглолт нөө эргэн тойрны скандалуу те. Тэгээд ерөөсөө сонирхолтой бүх юмуд нь яриад бас тоглолт руугаа л орж чадаагүйсэн. Одоо тэгээд дан тоглолт ярихаас өөр юу болж байна одоо бол. За тийм. За 94 он чинь Америкт болж байгаа. Дэлхийн аваргаар Бразилд доторч байгаа. Бразилд дөрүүлж байгаа. За хэсгээс эхлэх. Тэгээ. За тэгээд яг нэг дөрмөдийн ахаа сануулчд 94 оны дэлхийн аваргаар сэд хэдэн дөрмийн өөрчлөлт гарсан. Бөмбөг хоошоо хаалгач руугаа дамжуулаад хаалгач нь барьж болохгүй. Тэ. Тэгээд отон тоглолтын дөрмөд жоохон арай уяатан болсон. Урд нь бол хүн урагшаа гарах юм отон тоглолтын туг өргөчдөг гэсэн тэ. Тэрийг болсон. Тэгээд хожлыг 3 оноор дөхөндөг болсон. Хэсгийн шатанд энэ нэг довтлооны хөлбөмбөгийг одоо дэмжих зорилготой энэ бол. Тэгэхгүй бол одоо хөлбөмбөг чинь 92 оны Европын аварга 90 оны дэлхийн аварга чинь айгүй өдөртэй болцсон. Тэгсэн тэ. Хамгаалсараа тождөг байсан. Хамгаалсараа тождөг. Тэгээ бөмбөг барьдаг. Тэгээ хожлын үнц нь бага байсан бол Америкт болж байгаа дэлхийн аварга ерөөдөө зөвхөн тоглолтын энэ өөрчлөлтөөс гадна entertainment талдаа ч айгүй том өөрчлөлтүүд орчихсон. Одоо дэлхийд дүүх боломжлсон. Дээрээс нь дэлхийд нөө хоёр төлөлттэй монаад дараагийн анхны дэлхийн аварга. Тэгэхээр шинэ улсууд орж ирж байгаа. Дэлхийн төр зүрэг өөр болцсон тий. Тэгээ Өмнөд Африк гэдэргээд шал өөр улсуудаас орж ирж байна л да. Апартейд тэглэмээс болоод. Дээрээс нь одоо зүүн блокийн улсууд чинь өөр болсон тий. Орос чинь шилэл 15 салцсан. Зөвлөлт бол Оросод бонус улс гэдэг нэр анхудаага орж ирж байгаа. Тий. Entertainment гэснээс одоо чинь дараа жил Америкт болох болов. Тий. Дараагийнх чинь 2 дахь удаага л Америкт болж байгаа тий. Энэ дээр бас entertainment-ийг нэлээд ашиглах гадах шүү байна тий. Тийм учраас Месси идэрч авч байгаа шүү дээ. Тэгсэн баг. Тий. 26 оны дэлхийн аварга эрхээ авцсан Америк, Мексик, Канада шүү дээ. Тэгтээ яг гол тоглолт Америкт болно. За тэнгууд Мессиг очдог шалтгаан ч бас яг тэр маркетинг. Тэгээ Месси очоод ерөөхдөө тэр Америкт хөлбөмбөгийн зохицол шал өөр болсон шүү дээ. Одоо шийдэл манай найз Америкт байдаг юу худалдаж авдаг шүү дээ. Нэг одоо Netflix шиг нөө худалдаж авдаг нөө ирэх байгаа сарын. Тэр мөрний чинь бүр борлол бүр амар өссөн юм байна шүү дээ. Тийм үү. Энэ Америкийн лигийг бас нэг стриминглээр дамжуулж лагаалах. Тэр мөрний чинь юу н телевиз ирэх мөргөн шал өөр болсон. Тийм байна. Ер нь яг топ од тоглогч очихоор Америкийн үзэгчдийн юу шал өөр болох юм тий. Бекхэм очих ч юм бол бөө юм болсон шүү дээ тий. Тэр чинээгээр Америкт хөлбөмбөгийн сонирхол нь илүү их нэмэгдээд байгаа. Тий. гэж хэлж байна тий. Одоо тэгээд ер нь том од тоглогч нүүр царайд чинь Монгол ч гэсэн одоо Демаркус Козенсараа шууд мэдэгдэж шүү дээ тий. Тэгэхээр одоо энэ од тоглогч том тоглогч төр тулгуурлж ийм тоглогч гаргана гэдэг өөрөө айгүй том давуу тал гэдгийг одоо бид харж шүү дээ тий. Тийм байна. За хэсэгт юу болж өнгөрөв. За ингээд 94 оны дэлхийн аварганы 147 баг бол анх орсон. За шинээр бол яг дэлхийн аваргын яг сүүлийн 24 дөр бол Грек, Европоос, за Нигер одоо юунаас орчиж байгаа, Африкаас орчиж байгаа. За Сауди Араб Азид байсан. Анх удаа орж иж байгаа. За зөвлөлт холбоот ус байж байгаад тусгаар улсын хамтын нөхөрлөж байгаад Оросын холбооны улсын нэрээр анх удаага дэлхийн аварчлал тэмцээн дээр инхүү орж ирж байгаа. За 2 Герман 1938 оноос хойш анх удаага нэгдэж орж ирж байгаа. Ийм дэлхийн аварга гэж болж байна. За суглааны хувьд бол Лас Вегасын Convention Center-т бол болсон. За Америк, Герман, Итали гэсэн 3 баг ACE гэдэг нэг салаавчилж A-г наваад, C-г наваад, E-г наваад салаачулж одоо хэсгээ тэргүүлэх юм юутай болсон суглаа гарсан. Америкийн нэгц улс зохион байгуулагч А хэсгээ авна гэд. Гэхдээ нээлтийн тоглолтыг бол C хэсгээр өмнөх дэлхийн аварга Герман хийж байгаа. За тэгээ энэ дэлхийн аваргын өмнө бол энэ дэлхийн аваргад аюул том шууган төрсөн олон баг байсан. Тэдний нэг болох Болгарын шок дэлхийн аваргад нэг ч хожил авах байсан бол энэ удаа сүүлийн 4 баг хүртлээ
явсан байгаа болгарчууд. Тийм. Тий. Сүүлийн 4 баг хүртэл яваа. Дээрээс нь Христо Сточко мэрэгэн буужулсан Орсын Олег Соленкотой. Дээрээс нь тухайн жилдээ Болгарын хөлбөмбөгчин Христо Сточко баллондор шагналыг авч байгаа. Ай, ямар лаг юм. Болгар улсын хувьд бол энэ зөвхөн түүхэн одоо дэлхийн авраг болж байгаа. Тийм байна. Болгар хөлбөмбөг гэж би л ер нь сайн мэдэхгүй л. Ерөнхийдөө одоо энэ тал энэ яаж байгаа юм да? Цойлж байгаа юм да. Тийм байна. Яг эд гол толж. Дээрээс нь энэ дээр бас юуг нэмж хэлэх хэрэгтэй гэхээр Румын Болгар зүүн блокийн улсууд чинь ардчлал руу шилжчихсэн Монголтой адилхан тий. Тэгвэл амьдрал хүнд байгаа. Тэгвэл спортоор хичээхээс өөр сонголтгүй болж эхэлж байгаа. Давхар. Тий одоо энэ хүмүүсийн ч одоо ерөнхийдөө баруун руу гарна тий. Өндөр хөгжилд ардчилсан өндөр хөгжилтэй улсууд руу гарч ажил хийхээс гадна тухайн улстай байгаа хүмүүсүүд спортоор маш сайн хичээх юм бол одоо нэг виз гарах ч юм уу айгүй бол асуудал гарч иж байгаа байхгүй. Дээрээс нь одоо нэгд чимдээ хөл өмгөд одоо амьдрах нь одоо багшигээд амьдрах ч юм уу өөр ажил хийгээд амьдрахаас хамаагүй илүү боломжтой. Тэрийг ингээд тултал хийж чадах юм бол сайн аж болно гэдгийг бол харуулж байгаа. Тэгэхээр Христо Сточко тухайн жилд бол Барселона клуб Ромариото зөв тоглолтдог байсан. Одоо төрүүлдэг Барселона Ромариото тий. Тэгээ ийм үе юусэн. Тэгээд зүүн блокийн улсуудын бас нэг одоо гялзаад өнгөрсөн тий. Ийм дэлхийн авраг шалгуурлах тэмцээн болсон. Яг харахгүй одоо нэг улс орны засаглал өөрчлөлт бол энэ хүмүүст яаж нөлөөлдөг вэ тий. Одоо дайн болохоор хүмүүс ингээд хичээхээсээр сонголтгүй болдог гэдэг хоёлаа ярьсан шүү дээ тий. Яг тэрнтэй адилхан ингээд амьдрал хүнд болоод арчлал гарсны дараа эдгээр улсууд шал өөр болсон байдаг. Хорват морот ч гэсэндээ тэгэл 98 оны дэлхийн аврал дээр аягүй сайн тоглож байгаа шүү дээ тий. Тийм. Нэг хэм блэ? Шүкэр. Лаур шүкэр мэрэгэн боч болдог тий. Тэгээд зүүн блокийн улсуудаас 94 98 оны дэлхийн аврал мэрэгэн боч хоёлаа болж байгаа шүү. Энэ дээр хоёр зүүн блокийн улс болж байгаа бол 98 онд бас хорват тоглох шүү дээ. Тий. Болдог. Тэгэхээр энэ бол бас нэг 90-ад оны бас аягүй тийм үзэгдээд өнгөрсөн. Тэгээ судлал айгу гоё тийм олон шинүүдийн нэг. Шүкэр чинь Реал тоглолдог гэсэн тийм. Реал тоглолдог гэсэн. Маш гоё тоглогч байсныг санаад байна. Тэгээд нэг 2000 он гараад нэг манайх нэг гайг болдогтой адилхан эдгээр улсууч гайг болоод спортын зам нь нэлээд ундсан шүү дээ тий. Унгот одоо Румын бол унтсан, Болгар унтсан тий. Хорват бол буцаа дахиад нэг 14 он моноос ч юм уу тий. За яг 8 оноос ч юм уу жоохон сэрэж юм гэдэг эхэлж байгаа. Тий гэсэн. Хорват чинь 3 сая хүнтэй билүү. Хорват нэг 5 тий. төгсөж байгаа хаа тий. 5 сая хүнтэй ихт дэлхийн авраг дээрээс бужигнуултай шүү. Хорват энэ бүх спортоор амар шүү дээ. Тийм баг. Сагсан дээр сайн, болиул дээр сайн, гандбол дээр амар, өвлийн спортууд дээр амар. Тэгээ нөө өндөр уултаа тий. Усын спорт ер нь бол юу шүү. Хорват бол эвгүй шүү. Спортууд дээр. За ярих хоёлаа. За тэгье. За хэсэгт Америк нэгдсэн улс тэргүүлээд Румын, Швейцар, Колумб гэсэн улсууд орсон. За маш одоо амьдралын хэсэг гэж ярьж байна. Нэг бол тест хинж гарах боломжтой. За тэгээ энэ дээр бол Колумб Америкийн талаар бол хоёлаа өмнөх дугаар дээр л хангалттай ярьсан. За энэ хэсгийн ерөнхийдөө хамгийн том баг нь тэргээ хэлчихэд бол бас хэцүү байсан. Яг Румын дажгүй бүрэлдэхүүнтэй ярьсан. За ингээд эхний тоглолт Америк Швейцартад болоод 1-1-ээр тэнцсэн зохион байгуулагдсан. За Америкийн давтлагч одоо Эрик Вайналтагийн гол бол тухайн дэлхийн аврагын бас шилдэг 10 голын нэг бол орж исэн. За энэ үеийн Швейцараас их дажгүй баг байсан. Швейцар яг хоо тэр 92 оны одоо мундаг шигшээ баг одоо Гранит Чака ч юм уу энэ Шердан Шакери тэр яг төрөөд нэг удаагүй Швейцарын шиг айгүй гоё нэг эхэлжсэн үе энэ үе байсан. Одоо нэг хинүүд цагаачд ирээг байгаа гэсэн үг. Цагаачд дөнгөж ирээд эхний үе нь ингээд амьдраад эхэлж байгаа тий. Дөнгөж эхэлж. Тий, дөнгөж эхэлж байгаа. Тэгээ Швейцарчин болохоор 90 он гараад маш олон цагаач тавсан. Өмнө нь яг тодорхой хэмжээнд авч исэн. Гэхдээ 90 он гараад бол просто маш ихээр авсан. Тэгээд одоо нөө Швейцар тоглож байгаа одоо баахан Албан, Косово өдр чинь одоо бий болж төрж байгаа шүү дээ. Дөнгөж төрцөн. Дөнгөж төрцөн байгаа тийм үе. За ингээд ерөөхдөө ингээд швейцарчуудаараа орж байгаа. Бас тийм том тэмцээн байгаа байхгүй тийм. За ингээд швейцарчууд бол угаасаа Стефан Шапьюза, Чироке Сфорца гэх тун дажгүй бүрэлдэхүүнд ирсэн Алан Гайгер эдэргээд энэ багууд 96 оны Европын ордорчсон тун дажгүй тоглосон. За ингээд Швейцарын шог Америкт 1-1-ээр тэнцээд талбай эзэд ямарчсан ер нь бол их хожиж болох учраагаа ингээд хожиж чадаагүй Америк бол. За нөгөө талд нь Румыны шог бол эхлээл бужигнос. За Георги Хажи гэж одоо Карпатын Марадона гэж нэрлэдэг те солгоо хөлтэй. Энэ дэлхийн аврал дээр үнэн супер нэг голыг оруулсан. Зүүн хөлөөрөө бүр зүүн жигүүрийн нэг вингерийн байрлал байгаа шүү дээ. Тэндээс шууд цохог гол оруулсан. Хөндлөн дамжуулалт хайж байгаа. Тэрийг одоо дамжуулалт гэх юм уу цохолт гэх юм мэдэхгүй. Өнөө Нидерландын хин шиг хэм блэ? Бронкорс цогтгоо. Тийм, Бронкорс. Тэрнээс бүр амар. Яг бүр зүүн жигүүрийн тэр булангаас дамжуулалт хайж байгаа тэр нь яваад орчдөг байхгүй. Тийм. Тэр айгүй гоё гол ордог. За ингээд Румыны шог бол 94 98 оны дэлхийн авралд бол маш сайн орж ирсэн. 2000 оны Европын аврал хүртэл айгүй сайн орсон. Яг тэр бүрэлдэхүүн энэ ихтэл нь бол энэ дээр байсан. За
Попеско, Петреско, Луческо, Монтиано, Хажи, Радучойо, Димитреско дандаа нэг Европын бас дажгүй багууд тоглолдог. Зарим нь бол мэдээж том багууд тоглолдог тийм. Ийм баг орж ирсэн. За Колумбийн шоктод тоглосон. За Колумб ч гэсэндээ айгүй гоё баг орж ирсэн. Яг бол Колумб бол нэг харт амхны нөхдүүдийн одоо буйнаар хийм одоо юугаар хий хөл өмгөөс нэлээд хөөрхөн болсон ингээ босч гисэн үесэн. За Фаустино Асприлиа гэдэг багийн гол давталч нь бол Европт олж исэн, Португалийн Портод олж исэн. За Карлос Валдрема гэж одоо Колумбийн бүх цагийн бас хамгийн шилдэг давтагч, атакийн мидфилдер дээр давтлагын хагас хамгаалж бол багийн ахлагч. Бага өдөрч гарч. Одоо манай үзэгчдод 98 оны дэлхийн санаж байгаа юм шар сэгсгэр үстэй энэ тоглож исэн. За тэгээ нэг Андрес Эскобар те мундаг хамгаалж джентльмен. За энэ баг орж ирээд эхний тоглолтод Румынд бол хожигдсон. Румын бол 3-1 харьцаатаагаар буулгаж авсан. За хоёр дахь тоглолтын дээр их сонирхолтой юм болсон. Румын Швейцарт алуулд. Швейцар Румыныг 4-1 харьцаатаар хожоод. За тэгээ Швейцар бол ерөөдөө эхний тоглолтод Америктай тэнцээд хоёр дахь тоглолтын дээр Румыныг буулгаж аваад ингээд 4 оноотой болж байгаа. Румын 3 оноотой. За Колумб бол 0 оноотой, Америк 1 оноотой гэж. За ингээд дисгийн сүүлийн тоглолт болохоос Америк юуг очиж байгаа. Колумб очиж байгаа. 2-1-ээр. За энэ ч нөө бөөм бодлонтой тоглолт ч та тийм. За ингээд эсгийн сүүлийн тоглолтын дээр Колумб Швейцарыг хождог. Энэ юу энэ дэлхийн авар дээр амар олон апсет гарсан. Маш олон баг бие биенээ тойрч идсэн. Одоо энэ дээр бол дараагийн хэсгүүд төр зөндөө харагдана. Одоо юу гэж шууд 3 хожиж хэсгээс нэгээр гарч исэн баг ер нь энэ дэлхийн авар дээр байхгүй байгаа байхгүй. Эсгийн шатанд үнэхээр тасархай байсан нэг баг нь Бразил байсан. Бусд нь бол бие биенээ дандаа тойрч идсэн. Тэгэхээр нэг дэлхийн нөхцөл байдал эргэсэнтэй адилхан хөл өмгийн нөхцөл байдал ч гэсэн нэлээд эргэсэн үе байгаа байхгүй нь бол. За Колумб Швейцарыг очоод бие бинийгээ зөндөө тойрчиж сүүлийн тоглолтын дээр Америк Румын төжигдөөд за тэгээ энэ хэсгийн тоглолт бол ингээд дууссан. За хэсэг дууссан дараах байдлаар Румын 2 хожил нэг хожигдолтой Швейцар Америкийн адилхан нэг хожлыг тэнцээтэй. За Колумб нэг хожилтой 2 хожигдолтой гээд Колумб мултраад Америк одоо хамгийн өндөр үзүүлэлттэй 3-аар гарах юм боломж бол гарч ирж байгаамаа. За ерөнхийдөө бие биенийг бас нэлээд тойрч идсэн тоглолт хэсэгт болсон байна. За Б хэсэгт бол энэ дэлхийн авар дээр бол авраг болсон Бразил, Швед, Оросын холбооноос Камерун гэсэн багуудтай орж ирсэн. За Бразил бол энэ дэлхийн авар дээр яг хасагдах шатанд бол гол багтаа байсан эсрэг шатанд бол бөмбөгцсөн. За Камерун Шведээр эсгийн ихний тоглолтын дээр бол 2-2 харьцаатаагаар тэнцсэн. За Камерун дээр бол одоо Камеруны алдарт төлөмөгчин одоо Амамбик одоо Франсуа Амамбик гэж одоо мундаг товтож бол гарч ирсэн. За Шведийн шог бол Мартин Далин, Томас Бролин гэдэг айгуу тун дагуу товтгоотой баг орсон боловч Камерунтай 2-2 тэнцсэн. За Бразил эхний тоглолтод Оросыг бол 2-1-ээр бутнэр гисэн. За энэ бол энэ тоглолтыг бол би хамгийн сайн одоо сандаг тоглолт юу гэхээр миний хөлөмгийн дэлхийн аваргын яг шууд үзсэн хамгийн анхны тоглолтын тоглолт байсан. Хүүхэд байхдаа. Бразил Орос 2. Орос 2. Тэгээд тухайн үед би Оросыг хэмжээнд нь Бразилийг мэдэхгүй. Тэгээд нөгөө баг нь амар байсан. Оросод өөрөөсөө 16-аас нүдүүлт энэ тоглолт нэр бол. Тэгээ би хүүхэд байхдаа Оросыг дэмжиж байгаа шүү дээ. 94 онд. Димитри Харин гэдэг одоо сүүлд Арсеналын хаалгач болдог багш энэ ч юм уу. Тий, Димитри Харин энэ тоглолт нэр маш сайн хаадаг. Нүдүүлдээ 2-0 харьцаатаагаар Бразил хождог. Ромарио өхний голыг хийгээд Рай торгуулын цогцолтоор гол оруулалт. Хоёр тэгээд бот нэргүүлсэн гэдэг нь бол нүдүүлснийг хэлж байгаа юм. Тий, бүр тоглолтын өвч гэсэн нүдүүлсэн. Оросод бол Бразилд бол. Тэгээд нэг хаяа нэг алсын бөмбөг аалгач Клаудио Тафрел тэр ирнэ. Тэгээд би ч Оросыг дэмжиж явдаг. Тэгээ миний үзсэн хамгийн анхны шууд тоглолт, хамгийн том тоглолт бол энэ тоглолт байсан. Одоо ингэж эргээ санахад те. Яг Димитри Харины тэр сахалтай юу харагдтыг. Өөр юм санагддаггүй. Нүдээлээд ямарсан Бразил бол. За ингээд Бразил, Орос бол яг хоо энэ дэлхийн авар дээр бол гоё бүрэлдэхүүнтэй ирдэг. Валери Карпин, Илья Цимбалар гэх те. За Олег Саланко энэ дэлхийн аварга мэрэгэн бууч болдог. Юрий Никифоров тун давгүй бүрэлдэхүүнд ирсэн боловч Бразил бол энэ тоглолтноор будуу болгодог. Бразилийн нэг асуудал байсан. Бразилийг довтлооны хагас хамгаалж байгаа муутай байсан. Одоо 98 онд Ривалдо орж ирээ те. 2002 онд Роналдиньо орж ирээд 2006 онд Кака эдгээр орж ирж байгаа шүү дээ те. Яг энэ дээр бол яг довтлооны хагас хамгаалт жоохон муутай байсан. Яг 4-4-ээр сонгогдоод тоглосон. Тийм учраас хамгаалт сайтай Бразил орж ирсэн гэсэн үг. За төвийн хагас дээр Маура Силва Дунга гэдэг багийн одоо тухайн одоо 90-ийн багийн хаалч Дунга 2 төвийн хагас дээр тоглосон. Ерөнхийдөө нэлээд хамгаалдаг Бразил орж ирсэн. За Бибете Ромариог довтлооны өмнөдөө супер ослол мэдээж байсан. Бүгд л одод байна шүү дээ. Бүгд одод тийм. Сонсоход л зүгээр сүрдэж шүү дээ. Занга Бразил 70 оноос хойш дэлхийн аварга авах 24 жилийн дараа авч байгаа шүү дээ. Занга дараагийн тоглолтод Бразил Камеруныг будуу олгоод 3 дахь харьцаатаар гарч иж байгаа. За ахаал Ромарио хийж байгаа. Ригобер Сон 63 тонууданд улаан утас аваад юунууд бол хүн дутуу ахаа хоёрыг бол алддаг. За дараагийн тоглолтын дээр Швед Оросыг 3-1 харьцаатаараа болгож авахд
Саленко шууд гарааны бүрэлдэхүүнд гаргаж ирээ Саленкод оруулын цохлоор эхнийг бол оруулж байгаа мэрэгэн боч болдог ч. За Швед бол Оросыг бол зовхгүй утсан. Швед бол аягүй сайн бүрэлдэхүүнд орж ирсэн. Энэ дэр Кеннет Андерсон гэдэг Шведийн алдар төлөмөгч бол энэ тоглолт нэр тун дагуу тоглодог. За дараагийн сүүлийн тоглолт нэр сонирхолтой. Орос бол 90 онд Камеруныг бас эсгийн сүүлийн шатанд хожиж ирсэн шүү дээ. Тэгээд нөгөө гараагүй те хоорондоо тохироод Орос Камеруныг дасгалжуулагч нь Орос байсан те. Энэ удаа Андре Мишель гэдэг Франц дасгалжуулагчтай байсан. Гэхдээ Камерун Оросд бол алуулдаг. 6-1 харьцаад ороод Олег Саленко 5 гол оруулж, сүүлийн голыг Радченко оруулж 6-1 харьцаад Орос Камеруныг хоцсон. За ингээд Саленко хэсгийн шатанд 5 ингээд 6 гол оруулаад мэрэгэн бууч болох бүр болцлоо. Нилээн эрт бол хангах боломжтой болсон байсан. За ингээд Орос бол Камеруныг хожид хэсгээс гарах ингээд сүүлийн боломжоо хадгалж үлдсэн. За нөгөө талд бол Бразил Швед хоёр 1-1 харьцаатгаар тэнцсэн. Тэгээд Бразил нэгээр гараад Швед 2-оор гараад. За Орос бол нэг хөжилтэй байсан боловч хэсгээс 3-аар гарсан багуудын дундаас бол гарч чадахгүй ингээд мултарч байгаамаа би хэсэг дээр. За C хэсэг дээр бол Герман, Испани гэсэн хоёр том баг, Өмнөд Солонгос, Боливи гэсэн хоёр сул багийг авч орсон. Хоёулаа 1-2 шууд гарсан. Гэхдээ Герман бол энэ дэлхийн авар дээр яг Германы хөлбөмбөг бол ерөөхдөө ингээд 90 онд ч гэсэндээ товтлогоо муутай, 94 онд ч товтлогоо муутай, 98 онд энийг бүр баталсан. Тэгээд Германы хөлбөмбөг бол яг энэ 90-ад онд маш муу байсан товтлогоо. 96 онд бол Европын аварга авч байгаа. Гэхдээ хамгаалж байгаа л Европын аварга болсон бас. Тэгээд ерөөхдөө Германы хөлбөмбөгт бол асар том өөрчлөлт бол яг тэр 98 оны дэлхийн аваргын дараа гарч ирсэн. Ялангуяа 2000 оны Европ аварга хэсгээс гараагүй шүү дээ бүр. Тэгээд Германы хөлбөмбөгт асар том өөрчлөлт ороод германчууд хүн хуурдаггүй. Яг л нөгөө хуучны тоглолтоор тоглолт. Тэгээд Германы хөлбөмбөгт маш олон өөрчлөлт оруулж Германы тасгалжуулагчдыг цалинжуулж илүү нэг хүн хуурдаг тийм тоглогчдыг бол одоо арай л техниктэй. Илүү техниктэй гоцсон тоглолтыг ийм тоглолчтой гаргаж ирэх Германы хөлбөмбөгт өөрчлөлт орсон. Энэний үр дүнд германчууд бол 2010 оноос хойш шал өөр герман бол ерөнхийдөө дэлхийд бол тоглох болсон одооны герман тий. Тэгээ цагаач тоглолчдыг маш ихээр бас ингээд тоглуулсан. За германч тэгээд дээрэс нь гадны цагаач тоглолчдыг их авдаг болсны нэг нь одоо манай буудлага мөнх хоёр байна шүү дээ тий. Жилд тэдэн тоглох одоо хүн аавна гэдэг спортын зөвхөн өлөмбөг гэлтгүү тий. Тэний нэгэнд манай буудлага мөнх хоёр бол Германы иргэн болох бас боломж болоод ингээд орж исэн. Тэгээ хөлбөмбөг нь бол ерөөд унтсан байсан гэсэн үг. Үндсэн техникээр л тоглодог. Гой дамжуулаад ингээд тоглодог бол яг ингээд жигүүрт хүн хуураад ингээд тоглодог бол тоглогч нар бол маш бага болсон Герман. Мөнхөр ихч чинь хүрл авлаа Германаас. Германаас тэгдэг гүндэг мөнгө авдаг жил тий. Тэгээ хоёлаа зогсож идэг тий нэрээ. Тэрс гоё бүч шүү. За ингээд Герман нээлтийн тоглолтноор Боливийг 1-0 орчод Юрген Клинсман гол оруулж байгаа. За Боливи шүү дээ. Айгу муу Боливиг бол арай гэж бодсон юм бол. За Испани Өмнөд Солонгостой 2-2 харьцаатаар тэнцсэн. Испани шогийн товтлогон дээр Хулио Салинес гэж одоо энэ Барсагийн үзүүрийн товтлогч бол тоглож исэн. За тэгээд Солонгос бол Испантай 2-2-оор айгүй сайн тоглож тэнцсэн бол Герман Испани 1-1-ээр тэнцээд Испани бол ерөөд 2 тоглоод 2 тэнцсэн гэсэн үзүүлэлттэй. Испанд бол тухайн үед бол одоо Пеп Гвардиола тий төвийн хагас дээр нь тоглож илаа. За Фернандо Ерро, за Луис Каминеро, Луис Энрике одоо дасгалжуулагч тий Хулио Салинес эдгээр эдгээр тоглогч нар тоглож байлаа. За сүүлийн тоглолтоор Солонгос Боливи хоёр уг нь аль нь нэг хожицсон бол гарах боломж байсан чинь хоёулаа тэгдгээр тэнцээд хоёул хэсгээс гарах боломж нь эвгүй болсон бол Испани сүүлийн тоглолтын дээр Боливиг энэ хэсгийн хоёр дахь тоглолтын дээр шүү Боливи Солонгос. Испани Боливиг хожоод Герман Солонгосыг хожоод ингээд хоёулаа ингээд хэсгээс гарах боломжууд гарч ирээд хоёр том баг ингээд гараад ирж байгаамаа. За D хэсэг. За энэ болохоор нөө Аргентин, Нигер, Болгар, Грек хэсэг байгаа. За энэ нь бол бас эвгүй хэсэг. Тэгээд дэлхийн аваргын өмнө бол эвгүй хэсэг гэдгийг нь олонч мэдэхгүй байсан юм бол. Аргентин, Нигер, Болгар, Грек. За Аргентин 3 сул багтаа орчлоо гэж бодож байгаа шүү дээ. Яг Болгард бол Христо Сточко байгаа гэж гарцсан тийм амар тоолно гэж бодоагүй. За Нигерийг бол ингэж галзуурнаж бодоагүй. Нигер яг энэ баг дараа нь 96 оны Атлантагийн Олимпийн алтан медалийг авдаг. Нигер энэ баг Атлантагийн Олимпийн бас Америкт болж байгаа шүү дээ. За тэгээд Нигерийн багт бол тухайн үед Финити Жорж гэж Аякс клуб тоглодог. Супер вингер байсан. Финити Жорж бол 95 оны Аврал лигийн аваргыг Аякс тавьчихсан. Энэ нэгэрийн тоглогч. За тэгээд Европын дундч клубуд тоглодог зөндөө олон тийм тоглогч нараас гараад ирсэн. Нигер эвгүй нэгээр орж ирсэн. За ингээд Аргентин бол Марадонатай Аргентин супер байсан. Эхний тоглолтын дээр Греки 4-0-оор бодчиход Марадонагийн урд нэгэн шинэ залуу товтож гарч ирсэн. Габриэл Омар Батистута товтож орж ирсэн. Аргентины бүх цагийн хамгийн супер товтогчтой нэг те. За Клаудио Канежигээд хурдны гайхамшиг баруун зүгүрт. За Марадона дунд нь найруулна. За ард нь
бүх цаг үеийн Аргентины болон дэлхийд хамгийн доогуур үнэлэгдэх хамгийн супер тоглогч Реал Мадридын Фернандо Редондо гэдэг тоглогч орж ижсэн. Одоо хамгаалагч гэсээс аваас хамгаалагч хүмүүс төдийлөн сайн мэдгүй хөхт энэ тоглогчийг ямар гайхамшигтайсан талаар хүмүүс бол үргэлж ярьж байдаг. За түүнтэй цуг одоогийн супер суулжуулагч Диего Симоне тоглож орж ижлаа. Диего Симоне 98 оноос орж иж байгаа. Тоглогчийн хөвч гэсэндээ Диего Симоне маш сайн тоглож байсан. Яг тэр төвийн ягсар эсэргүүгийн тоглолтыг нураадаг. Тэр одоо тэр бодлаа эсэн болсон юм үүсгэж идэг эсэргүүгийн гол тоглогчийг хамгаалдаг тий. Беккемиг тэр шордож байгаа төгөө гаргачихж байгаа шүү дээ тий. Ийм одоо мундаг бүрэлдэхүүнтэй юу болж ирсэн. За тэгээд сэлгээний одоо довтлогч болон Марадонагийн яг байран дээр тоглолтод олч нь Ариэл Ортега. Амар Аргентин орж ирсэн. Гэвч харамсалтай тий. За Герекийг 4-0-оор хоцсон. За энэ тоглолтын дээр Батистута хэтрик гэдэг. Батистута хэтрикийг Марадона 60 минутанд гол оруулаад камерны урд ингээ баяраа тэмдэглэдэг. Яг тэр баяраа тэмдэглэж байгаа нөхцөлд нүд нь ингээ улаацсан гэдгийг нь бол дэлхийн дээр хараад ингээ бөө шууган болдог. За ингээд эхний тоглолтод очиод Марадоноос дараагийн тоглолтын дээр допингийн тест авсан чинь унцдаг нөхөр. Одоо эфедрим гэж одоо юу одоо гүйцэтгэл сайжруулдаг те одоо юу гэмдэ одоо энерги өгдөг тийм юу хэрэгэлсэн допинг хэрэгэлсэн байсан. Нөхөр болохоор би жингээ асгаж хэрэгэлсэн гэж хэлж байгаа. Нөхөр чи уусаа жингээ илүүдэлтэй ш байн ингээд нэмжээдэг. Тэгсэн мөртлөө тэр тесрэлтэн тэр чадвар мэдээж байж идэг те. За ингээд ямар ч Аргентин Грекийг 4-0-оор очиод нөгөө талд нь Нигер энэ дэлхийн аварт үнэхээр супер сенсац тэгдсэн Болгарыг 3-0-оор шүүрддэг. Еккене Амакачи Амонике гэдэг одоо Европ тоглолт 3 тоглож шин гол игээд Болгар ол зүгээр өстө энэ тоглолтын дээр Африкийн танихгүй багарж ирээ бут цохоход бол Болгар шокнд ордог юм даа. Христо Сточко юу ч чийдэг. Эмил Костадино, Красимир Блако, Лечко, Янко, Цветанов, Иванов дандаа бас Европ сайн тоглолтод тоглогчор. Хаалгач нь Михайло багийн хаалгач. Айгуу сайн баг орж ирээд нэгээр техник тоглолтын 3-0-оор бут нэргүүлдэг. Димитро Пенос салж болж шокнд ордог. Юу болж байгаа те. За ингээд эхний тоглолтын дээр Аргентин нэгээр өөр бут нэргэж гарч ирсэн. Дараагийн тоглолтоор хоорондоо таардаг. Аргентин нэгэрийн тоглолтод алаан болдог. Амар гоё өгөө аваад тоглолт болдог. За ингээд Канишигийн хоёр голоор Аргентин нэгэрийг ямар ч 2-1 харьцаар буулгаж авдаг. Аргентин бол үнэхээр сайн байсан. Аргентин бол энэ дэлхийн авар дээр. Зя тэгээд Марадона бол тэнд бол бүжгэлж байгаа шүү дээ, тэ. Марадона бүжгэлж байгаа. Тэгэхдээ яг энэ тоглолтын дараа тест авдаг. Тэгээд энэ тоглолтын дараа Марадона тестэнд унснаар Аргентины шигшээгээс анхүү одоо тоглох ахиж ингээд тоглож чаддаг. За ингээд Аргентин бол Марадоногоо цаашаа тоглоно. Марадоногоо гэдэг чинь ерөөсөө найлны гарыг авчиж байгаа л хэсэг хөөх Аргентин тий. Харин тий энэ дээр багийн бүтнээр нь хөөдгөө юу тий. Бүтнээр нь төтгөлцүүлнэ гэсэн байхгүй юу? Ер нь допингийн шинжилгээ бол тухайн тоглож байгаа. Тухайн тоглож яад бол тэр багт хариуц тоглоход тэр бас хайрын байгаа байхгүй. Үлцээ 21 амир чинь тий. Тухайн тоглогчийг өөдөг. За тэгээ Марадона учраас тестийг бол ингээд бас авч байгаа шүү дээ тий. Грек дээрсэн тэр голын баяраслаад. За ингээд нөгөө дараагийн юун дээр Болгар бол яг үндсэн тоглолт гаргаж эхэлсэн. Эхний тоглолтноор ажилласан дараа Грекийг 4-0 болсон. Грек эхний тоглолтод Аргентин 4-0 дуулаад дараа нь Болгар 4-0 дуулаад за дэлхийн аваргын бүх цагийн хамгийн муу эхлээд тавьж байгаа. Гэхдээ анх удаа орж байгаа Грек шүү дээ, тийм. Грекүүд одоо дэлхийн аварт орхон тухай үед бол айгүй том юу байсан? Баяр байсан. Амжилт байсан. Амжилт байсан. Тэгээ Европоос эрхээ авч орно гэх хөр хэцүү шүү дээ. Тийм. Европоос эрхээ аваад тэгээ тэр энэ дэр чи Англи юу Франц хоёр эрхээ авч чадаагүй байхгүй. Англи Франц хоёр эрхээ авч ороогүй байхад Грек орж ирж байгаа байхгүй. Тэгэхээр энэ Грекүүд бол амар томноос гарч байгаа. Дээрээс нь Европ ирэх бүр хэцүү болсон. Нөө зүүн Европ ч салаад олон багууд орж ирсэн. Тэгсэн. Одоо Украин гэл ороод ирж байгаа юм те. Хорват, Серб гэдэг Югослав гэл салаад, Словени дээр салаад ороод ирэхээр чи бүр юу болчихж байгаа байхгүй. Тэгээ Грек бол одоо энэ дээр орж ирээ. Грек ч энэ сүүлд 2010 онд ахиж орж иж байна орог. Тэ? 6 онд эднэр чинь Европ авцсан шүү дээ. 4 онд авч байгаа тийм 4 онд авч байгаа. За ингээд Болгар Грекийг 4-0 дээд энэ хэсгийн тоглолтод гоё иргсэн. За ингээд сүүлийн тоглолтын дээр Марадонаго Аргентин нэг гаргаа болцсон Аргентин ингээд. Леонардо Родригес гэж тоглож Марадонаг орлож гараанд гарсан. Тэгээ Болгарт 2-1 харьцаатаагаар хожигдсон. Христо Сточков, Сирако 2 гол оруулж. Одоо ингээд Болгар тоглолчдыг би нэрийг хараад дандаа мэдээ тоглож байгаа байхгүй. Дандаа Европын нэг багууд тоглолдог тийм. Ингээд Сирако гэл ингээд харах бас л сонсчихсон тоглож байгаа байхгүй тийм. За ингээд Аргентиныг 2-0 олцсон. Аргентин бол ингээд Марадонаго Аргентин бол хэсгээс гараач гэсэн очигдсон юм бол. За сүүлийн тоглолтын дээр Грек 1-ээр 2-0 очигдсон. За нөгөө нэг Finity George гэж одоо Эриксэн тоглогч нь голд Амакочи голд. Амакочи бол үнэндээ суперс. Ингээд Амакочи бол дараанаас том багууд руу явдаг байх шүү энэ дэлхийн аварган дараа. За тэгээ залуу супер JJ Okocha. Одоо энэ асах гэсэн. Энэ юун дээр орж иж байгаа 21 настай. Сэлгээр орждаг. Зүгээр л одоо Африкийн хөлбөмбөгөөс гарцсан бүх цаг үеийн гайхамшиг байхгүй. JJ Okocha. Ур чадвар техник бол үнэндээ
Ерөөсөө Бразил гэмээр одоо тоглолдог те. Тий. Нөгөө нэг FIFA бишээ Winning 11 гэдэг тоглоом байдаг байсан шүү дээ хөлбөмбөгийн. Тэрэн дээр л наа манай найзууд нэгэрийг амар авах дуртай. Тэгэл Окочанд энэ бужигнуулна гэл Окочоо амар шүтдэг байсан. Амар байсан Окочод. Одоо яг энэ 94 нэлийн аваргын хамгийн супер техниктэй хамгийн мундаг хуралтай тоглож идэх юм баг Окочо гэлж буруудахгүй нь бол. Яг 90-ад он те. Яг 94 онд жоохон байж байгаа шүү дээ те. 90-ад оны үед ш. Тэгээд тэр 96 оны Атлантик олимпиадаар нэгэрч өстө будаа болгоод байгаа байхгүй. Амар багорч. Тэгээд Олимпийн аваргыг хөлбөмбөгийн төрөлд Африкийн баг авнад ч өөр хоор тохиолдолтой. Тэгээд дараа нь яг Камерун 2000 онд авчиж байгаа. Камерун 1-2 бол үнээр гайхамшигт орж байгаа. За ингээд Грек бол нэг ч гол оруулж таагүй 10 гол алдчихлын аваргыг ингээд инхүү дуусгаж байгаа. Зүгээр цаадалчаа. Манай Англиг бодох юм бол орцсон байгаа тийм. Европын аврагтай шүү бас. За тэгээд энэ хэсэг чинь нэгээр болгоор Аргентин BB-нийг ахаад оройчиж байгаа. За тэгээд нэгээр гарч байгаа. Булгар 2-оор Аргентин 3-аар бөмбөг тоглоод. За ингээд Аргентин ямарсан 3-аар орчиж байгаамаа. За И хэсэг дэлхийн аваргын түүхэнд бас их сонь тохиолдсон. Бүх багууд адилхан 4 оноотой. Бүх багууд 4 оноотой. За Мексик, Ирланд, Итали, Норвег гэсэн багууд орчихсон. За Мексик бол өмнөх 90 оны дэлхийн аваргаар бандуулсан шүү дээ. Өсвөрийн тэмцээгээр тэгсэн. Настараа тий. За тэгээ Мексик энэ 94 оны дэлхийн аваргаас хойш баг сайн 2002 он хүртэл баг бүх дэлхийн аваргаар хэсгээс гарсан баг шүү. Бүх дэлхийн аваргаар хэсгээс гардаг. Тэгээ Мексик орхол юм бол хэсгээс Мексик гарна гэдэг бүр ойлголтыг төрүүлсэн байсан. Барсад дэс хамгаалагч юм билээ. Рафаэл Маркес. Маркес тий. Тэр одоо энэ дэр байгаа. Энэ дэр байхгүй. Рафаэл Маркес болоогүй байгаа. 2006 оноос орчиж байгаа шүү. 2002 он дээр орж Сэлент л байсан юм шиг магадгүй. 6 оноос л орж ирдэ энэ бол. За ингээд Итали бол ерөөдөө их унтсан Итали орсон хамгаалдаг тийм. За ингээд нээлтийн тоглолтын дээр сенсац тарж энэ дэлхийн аваргын бас нэгэн том сенсац Ирланд Италийн 1-0 орж ирсэн. Эсхийхний тоглолтын дээр л. За шүт. Ирланд Италиг хожиж ирсэн. За Итали бол энэ дэлхийн аваргын финалд үлдэж байгаа багш. Роберто Бажо гэж одоо 93 оны баллон дор авсан супер тоглогч тийм. Үнэхээр суперж ирсэн дэлхийн аваргад Роберто Бажо дэргүүл орж ирсэн. За түүний ах нь Дино Бажо гэж тийм. Ах 2 Бажо орж ирж байгаа. За 100-ны шилдэг хөлбөмбөгч Франко Барези, Алессандро Костакурта, Паоло Мальдини гээд хамгаалт амир. Италийн хаалгач Жанлуко Палюка гэж Итали угаасаа л бүх цагийг хаалгачаар алдартай амир хаалгачтай орчихсон. Гэхдээ Ирландыг бол хожиж чадаагүй. Ирландын 1-0-оор болгож авч байгаамаа. За нөгөө тал дээр Норвег, Мексик 1-0-оор хоцсон. Ректал гол оруулж. Норвег бол яг 94-98 онд болохоор их сайн байд. 98 онд болохоор дээр Бразилийг хоцсон ганц баг Норвег шүү дээ. Эсгийн тоглолтын дээр. За ингээд дараагийн тоглолтын дээр Итали зөрөөд Норвегийг хожиж байгаа. Дино Бажогийн голоор. За Мексик Ирландыг хожоод бүх баг нэг очлолт болчихж байгаа. За ингээд хэсгийн сүүлийн тоглолтууд дээр бүгд хоорондоо тэнцчихэж байгаа. Итали Мексик 1-1. За тэгээд Ирланд Норвег 2 тэг гээд бүгдээрээ 4-4 оноотой болоод тэгээд 4 оноотой Норвег хэсгээс мултарч байгаа харамсалтай. Норвег 4 оноотой хэсгээс мултарч байгаа. За ингээд Мексик 1-ээр Ирланд 2-оор Итали 3-аар гээд. Тэгэхээр чинь зарим хэсэг бол 3 оноотой гараа явчихж байгаа шүү дээ. 3 орчим. Гэтэ 3-таа энэ дээр гардгүй маа. 3-таа багууд бэд энэ бол. Гараагүй. Тий гарааг одоо энэ дээр бас сүлд нь ярьчих. Ер нь 3-таа гарах боломж зөндөө байдаг тий. Орос ч хэдэл 3 оноотой амар их нэвх хүмүүхтэй 6-1-ээр хожицсон тий. Тэгсэн мэт л Орос бол гарч таагүй энэ дээр. Яг нэг бүх багууд BB-нэгээ тойрч мөрөө хожиж байгаа 4 оноотой багууд их болчихж байгаа байхгүй. Хин Португал ч сүүлд нь Европын аварга авах та. Тэгж гарч ирсэн шүү дээ. 3 оноотой гарсан тий. 3 тэнцэж байгаа. Одоо Итали ч 86 онд 82 онд 3 тэнцэж гарч явсаар гадал явж байгаа шүү дээ тий. За ингээд сүүлийн F хэсгээр Нидерланд, Сауди Араби, Бельги, Марокко гэсэн багууд орчихсон. За энэ дээр бол Бельги бол айгүй гоё баг байсан. Юу нь бол маш сайн баг байсан. Марокко 1-0-ээр хоцсон. За Нидерланд, Сауди Арабыг 2-1-ээр бас нэлээд зовж ицсэн. Нэлээд зовж. Сауди Араби энэ дэлхийн аваргад орж ирж байгаа. Хөл өмбөг асар их мөнгө өгсөн. Тэгээд энэ дэлхийн аваргын өмнө Сауди Араби чинь Confederations Cup гэдэг тэмцээнийг 93 онд илүү анх зохиод. Confederations Cup анх удаа зохиогдож байгаа нь 93 онд юм уу? 93 онд гэдэг баг шүү. Тэгэхээр Сауди Арабийн хаа Мохаммед бин Фахд бин Абдул Азиз гэж нөхөр Сауди Араб ингээд масраг мөнгөтэй болсон. Хөл өмгөд асар их хөрөнгө оруулсан. Хөл өмгөд маш дуртай. Тэгээд ийм том тэмцээн зохиож ерөөдөө FIFA-тай ярьж байгаа мөнгөөр тий нэлээд бас ингээд мөнгө хийж Confederations Cup-ыг зохиод. Тэр чинь болохоор зохион байгуулагч орно. Тэгээд төв болгоны аварга. Төв болгоны аваргууд. Төв болгоны аваргууд орж байгаа. Тэгээд Сауди Араб зохиогоо. Тэгээд Сауди Араб бол хөл өмгөд асар их мөнгө хайцсан маш сайн байгааг харуулж байгаа. Гэтэ бол энэ дэлхийн аваргад ортол хүмүүс бол төдийлөн дэрийг мэддэггүй байсан. Нээлтийн тоглолт Нидерланд буюу улбар шаруутай тоглоод улбар шарууд 86 дахь минутанд хожлын голыг оруулж 2-1-ээр очиж байгаа.
Тэнгүүд Нидерландын шогч чинь Деннис Бергкамп, Рональд де Бур, Франк де Бур, Оурмар, Франк Райкард те Нидерландын алдарт 3-1 гээд Эд де Гуй гээд Арсеналын алгачаад амар мундаг баг орчиж байгаа байхгүй нь. За тэгээ Сауди Арабыг буулгаж авч байгаа. 2-1-ээр. За Бэлэг Нидерландыг дараагийн төрөлд нь хоцчихж байгаа. Бэлэг ийм сайн байх байсан. Нидерландыг хоцчихж байгаа. За ингээд Сауди Араб Марокког 2-1-ээр хожоод энэ хэсгийн нөхцөл байдал ерөөд их эвгүй болчихсон. Мароккогоос бусд бүгдээр ингээд бибинийгээ тойроод хожиж мочсон эвгүй болцсон байсан. За тэгээ Сауди Араб бол ямар сайн баг орсон. Тэгээ Сауди Арабын энэ багийн айгүй олон тоглогчтой Монгол 2002 оны дэлхийн орсон шатанд тоглосон шүү дээ. Тийм үү. Тий, одоо энэ Сами Ал Жабер гэдэг одоо энэ дээр Марокко торгуулийн цогцолд оролдог энэ Жаберийн цогцолт чинь манай жаргал сайхан хаадаг байхгүй. Торгуулийн цогцолтын Сауди Арабид болоход л шууд харцаач. тэрийг одоо 2002 онд оруулаа ярих нь шүү дээ. Монголын анхны дэлхийн аварга анхны оноогээд. За ингээд хэсгийн сүүлийн тоглолтууд болоход Бельгийн хүчтэй багийг Сауди Араб 1-0 очдог. Одоо Нидерландыг Бельги хожицсон шүү дээ, тий. Тийм, Сауди Араб ихний хожил авч байгаа юм биш үү? Хожицсон байсан. Нөө Мароккого хожиж байгаа шүү дээ, тий. Одоо ингээд Бельгийг хожиж байгаа байхгүй. Хүчтэй багийг. Бельги тэгтэл одоо Марк Вилмотс гэдэг Франк Ван Дрест, Энцо Шифо гэдэг амар мундаг баг орчиж байгаа байхгүй. Тухайн үед дэлхийд бас айгүй үнэтэй болж. Одоо энэ Шифо өдр ч юм бол 86 оны дэлхийн аварга бараг шилдэг залуу тоглож болдог шүү Бельгийн тоглож. Маш залтай, маш залжин ийм тоглож. Сауди Араб 1-0-оор очоод Сайд Овейр нь 5 додчиг хурж гол оруулдаг. Энэ гол нь Марадонагийн дараа хамгийн шилдэг соло тоглолт гэж явдаг. Гоцсон тоглолт. Тэгэд 2 дугаар зууны шилдэг одоо 3 гол өгөхөд Сайд Овейрны энэ гол ордог. Марадона, Майкл Овен, Сайд Овейр гэж. Овен ч Аргентины хаалганд. Аргентины хаалганд 98 он оруулдаг. Тэгэд ийм авэслэд олгочрол Сауди Арабаас гарч ижсэн. Тэгэд Айл Овейрныг бол талбайн төвөөс хуурж авсараад Бельгийн хаалганд Фродоми хаалганд оруулдаг. Ийм гол байдаг. За тэгвэл нөгөө талд нь Нидерланд Марокко 2-1-ээр очоод Марокко бол бүгдэнтэй нойрхон тоглосон бүгдэнд нь очигдсон гэхтээ. 2-1 харьцаар хожоод за ингээд энэ шатны нөхцөл байдал бас адилхан Нидерланд, Сауди Араб, Бэлэг бүгдээрээ бие бинийгээ тойрч ичээд бүгдээрээ Мароккого хожоод нэгээр Нидерланд, 2-оор Сауди Араб, 3-оор Бэлэг гарч иж байгаа. Заас далаан болсон да энэ дээр бол. Тийм байна. За хоёул ингээд хэсгээ шат ингээд дуусч байгаа тийм. За тэгвэл хамтран ажиллагчаа танилцуулаад цаашаа үргэлжлэе. За үрждэг сар хариултаа хадгалах үйлчлэгийг нэвтрүүлсэн Худалдаа хөгжлийн банк өнөөдрийн нэвтрүүлгийг ивент тэтгэж байна. За нэг худалдаа хөгжлийн чинь нэг хялбар хоримтлал гэдэг нэг үйлчлэгээ гаргасан шүү дээ. Тэгээ ер нь бол хоримтлал үүсгэхэд ингээд ямар нэгэн илүү үйлдэл хийхгүй нэг ишээ банкны салбар орохгүй нэг тийм цаг зав зарцуулахгүйгээр хоримтлалаа үүсгэх юм гой боломжийг худалдаа хөгжлийнхэн маань олгоцсон байсан шүү дээ. Тэгээ нэг 4 төрлийн үйлчлэгээтэй. За тэдний хариултаа хадгалъя гэдэг үйлчлэгээр хэрвээ та 25,000 төгрөг хоримтлалтаа цуглуулж чадах юм бол тэрий чинь 50,000 олгож үржүүлж өгөх гэж байгаа юм. Тэр чи өөрийнхөө одоо хоримтлалт мөнгө нэмлээ гэж чамайг ингээд шагнах гадаг шүү худалдаа хөгжлийнхэн тийм ийм гоё үйлчлэгийг санал болгож байгаа. За хэрхэн энэ хөтөлбөрт хамрагдах вэ гэвэл одоо худалдаа хөгжлийн харилцагч биш бол за харилцагч байгаа бол за мөн хариултаа хадгалах үйлчлэгийг ашигладаг бол гэдэг ийм 3 төрлийн зааварчилгаа байгаа юм. Би тэрний хоёр дахь нь буюу худалдаа хөгжлийн банкны харилцагч бол энэ үйлчлэгийг хэрхэн авах вэ гэдгийг зааварчилгааг нь би чамд одоо тайлбарлаж өгье. За урамшууллын хугацаанд багтаж хариултаа хадгалах үйлчлэгэнд шинээр бүртгүүлнэ. За энэ урамшууллын хугацаанд 4-р сар дуустал байсан баг шүү. Энэ хугацааг нь би бас за жоохон байж байгаад хэлье. За зарлага гаргах харилцах зансан дээрээ худалдаа хөгжлийн банкны Brita Visa, Master гэх мэт ямар нэгэн төрлийн карттай байна. За хэрвээ картгүй бол TDB онлайн аппликейшн ашиглаад виртуал карт одоо шууд үүсгэж боломжтой юм. Заавал очиод авахгүй виртуал картаар. За хариултаа хадгалах үйлчлэгийг ашиглан зарлага гаргах харилцах дансаа за өөрийн 6 сар ба түүнээс дээш сарын хугацаатай хадгаламжийн дансатайгаа холбочих юм байна. За хэрвээ 6 сар ба түүнээс дээш сарын хугацаатай хадгаламжийн данс байхгүй бол TDB онлайн аппликейшн ашиглаад шинээр нээгээд за хялбар хоримтлал цэсийн хариултаа хадгалах гэдэг үйлчлэгийг сонгоно. Үйлчлэгээтэй холбочно. За ингээд урамшууллын хугацаанд хариултаа хадгалах үйлчлэгээр цуглуулсан нийт дүн 25,000 төгрөг хүрвэл за банк таны хоримтлал дээр нэмж 25,000 төгрөгийг урамшуул болгож олгох юм. За энэ хариултаа хадгалах гэдэг нь яадаг үйлчлэгээ вэ гэвэл би ингээд худалдаа авалт хийх болгондоо за жишээлбэл 6,500 юм худалдаж авлаа гэж бодоход 7,000 төгрөг миний картаас гарч идэг байхгүй. Тэгээ илүү тэр 500 миний хоримтлал руу ороод идэг. Худалдаа авалт хийх болгонд л миний хоримтлал нэмэгдээд байна л гэсэн үг. Тэгэхгүй ингээд заавал аппликейшн руу ороод нэг данснаас нөгөө данс руу мөнгө шилжүүлээл ингээд тийм илүү үйлдэл хийгээд байхгүй. Ийм амар үйлчлэг байна.
За худалдаа хөгжлийн биритогоор би бас нэг буцаалтууд айгүйх авдаг шүү дээ. Тийм үү. Тий, дэлгүүрүүд дээр гадаад мадад ч гэсэн гэхэлэр буцаалтууд орж идэв. Тэр нь айгүй гоё. Юу нь бол одоо тодорхой хувийн те. Одоо юуд чи нэг 100,000 төгрөгийн юм авлаа тэрний буцаалт дахиад надад орж иж идэв. Тэр их гоё байдаг юм бол. За энэ урамшууллын хугацаа нь 2025 оны 3 сарын 12-наас 4 сарын 12 хүртэл үргэлжлэх юм. За 4 сарын 12-наас өмнө одоо энэ үйлчлэгийг аваадах юм бол таны мөнгө 25,000 төгрөг чинь 50,000 төгрөг болж дансанд чинь орох нэ. Манай дэлгүүр нэг Америк руу худалдаа хийхэд дандаа худалдаа гэж ирээд шүү дээ. Гадаад гуйлгам бүх юмудаа. Амар байдаг. Юм үнэхээр амар байдаг шүү. Амар байдаг. Найдвартай байх. Найдвартай. Тэгээ бид нар чи бас би нэг реклам доос худалдаа хөгжлийн бас нэг гадагшаа гуйлдаг мөөлдөг нэг. Тий бас нэг юм доос. Энэ бол худалдаа хөгжил амар байдаг шүү. Энэ бол тэр тал дээр үнэхээр найдвартай. За ингээд хэлбэр хуримтлалыг санал болгож байгаа худалдаа хөгжлийн банк бид хоёрын нэвтрүүлгийг эвдэтгэлээ. За баярлалаа. За баярлалаа. За ингээд шүүгийн 16 шалгарсан. За шүүгийн 16 дээр ч одоо ингээд Румын, Сауди Араб, Ирланд, Мексик, Болгар, Нигер, Швейцар гэдэг та гой багууд гарч иж байгаа шүү дээ. Тийм байна. Өстой гой багууд орж иж байгаа энэ дэр чинь. За ингээд зарим багуудын хувьд бол сайхан дээш явах боломжууд гарсан. За ингээд Герман, Бельги 2 толгорлсон. За хүчтэй Бельги Германтай алаан болж 3-2 харьцаагаар Герман бол болгож авдаг. Тэг яг энэ тоглолтод германчуудын бас нэг зовхгүй тоглосон тоглолт яг оноо ойролцооч гэсэн бас гайгүй тоглолцсон тийм. Яг харахгүй ур чадрын ялгааг асгад шатны ялгааг бол гаргасан. За ингээ Бельги Герман бол эхний одоо шүгэ 16 тоглолтыг Бельгитэйсэн бол дараагийн тоглолт Испани Швейцараар тоглосон. Испани харин энэ одоо Швейцарыг бол 3 хэсгээр болгож авсан. Швейцарын шиг яагаад сайн тоглосон мэтлэр дасгалжуулагч нь Английн Рой Хойтсон дасгалжуулсан тоглолт бол. Оо манай одоо Ливерпул энтер байсан. Байсан тий. Рой Хойтсон дасгалжуулсан. Рой Хойтсон энэ Швейцарын шиг дасгалжуулж маш амжилттай тоглуулж дараагийн шатны чалгаар болсон одоо энэ юу бас дасгалжуулагчийн хувьд карьерийн хувьд бол айгүй том агсан. Тийм. Ийм том тоглолт болсон тий. Юу бол Испани бол очсон. Одоо Мигел Анхел Надал гэж одоо манай Надалын үеэл нөх шүү тий. Энэ минь тоглож байсан тий. За Чики Бигерштайн гэж одоо энэ юу бас нэг Манчестер Ситиг босгосон мундаг захирал Барса Марсад байсан. Мессицийг авдаг лөө баг Бигерштайн ч. Спортын захирал байсан. Спортын захирал байсан. Тэр чин бол одоо ингээд Испани шатас тоглож исэн. Спортын захирал гэдэг одоо байр суурь бол сүүлийн 10 жил маш чухал болсон. Дасгалжуулагчтай адилхан одоо ирээд. Одоо Брайтныг хар тэ. Гэтэл эргээд Манчестер Юнайтед хар тэ. Спортын захирлууд нь ямар муу байна тэ. Багийг бол зүгээр унгаж штэ. За нөгөө шууган тарьжсэн Сауди Араб хэсгээс гарч ирээд Шведэд нам тавиулсан. Швед бол алдарт товч Кеннет Андерсон, Даалин тэр бол Бролн тэр бол маш сайн тоглож ирээ. Шведийн товтлого үнэхээр сайн байсан. Одооны яг л нэг Исаак гэдэг та мундаг Шведийн шок тий. Ийм одоо Швед орж Сауди Арабыг 3-1 харьцаагаар буулгаж авсан. Маш их тоглосон. За Марадонагийн Аргентин хэсгээс гарч ирээ Румынтэй дарсан. Батистута ямарсан яг хоо ингээд тэнцээний голыг оруулж байгаа хэдий боловч Румын Аргентины 3-2 харьцаагаар буулгаж авсан. За ингээд Аргентин Марадонатой тоглож 2 хожоод Марадонагаа тоглож 2 хожиж байгаа. Ингээд дэлхийн аварга дуусгаж Марадонагийн шгшөөгийн карьер ингээд байхгүй болж байгаа маа. Харин эсрэгээр Габриэл Батистутай Арел Ортега гэсэн супер тоглооны осол энэхүү Аргентинаас төрөн гарч иж байна. Энэ хоёр тоглогчийн маш харамсалтай нь хоёулаа бүр өндөр зэрэглийн том супер багтаал тоглож байгааг. Тэр хамгийн харамсалтай. Батистута ч хаана вэ? Роматой тоглож Италийн аварга авсан. Ромад байсан. Тий. Тэгвэл яг ингээд Италийн дээр Интер, Милан, Ювентус дээр тоглож чаддаг. Арел Ортега ч гэсэн яг тийм үнэхээр одоо Бааса, Реал ч юм уу том багууд дээр сочиг. Энэ болж байгаа миний болж харамсалтай гэдэг. Тийм ээ харамсмаар. За тэгээд Нидерланд бол шууган тариацсан Ирландыг бол байранд нь давж 2 2 харьцаатаараа болгож авсан. За Бразил Америкийг 1-0 харьцаатаараа болгож авдаг. Өө бас үтсэн биш. Америк бол Бразилтээс даваа үзчих Бебето 72 томнууд нь голсон. Тэгээд дээрэс нь хамгийн харамсалтай нь сайн тоглосон шалтгаанд Бразилийн Леонардо 43 томнууд нь улаан авц авчдаг. Америк бол Бразилийг хожих боломж байсан байгаа байхгүй энэ. Тийм. Тий. Леонардо 53 дээр 44 дээр улаан аваад тоглолтны ойролцоо болчихж байгаа байхгүй. Тэгэл Бразилчин хүн дутууч гэсэн нүдсээр гад Америк ялганд гол оруулсан. За Америк бол бүр сүүл улаан авч байгаа 85 дээр. За Америкийн шигээс салжуулсан Боро Милутонович гэдэг нь Серб салжуулагч байдаг. Энэ дасгалжуулагч одоо муу багуудыг дасгалжуул дэлхийн авард авч ордгоор алдартай. Жишээлбэл Боро 86 онд 86 онд Мексикийг авч орж исэн. За 90 онд Костарикийг авч орж исэн. Костарика 90 онд шууган тарьсан шүү дээ, тийм. 94 онд Америкийг дасгалжуулсан зохион байгуулагчийг. 98 онд Нигерийг дасгалжуулж хэсгээс гаргаж исэн. За 2002 онд дэлхийн авард ердөө ганц л удаа орсон Хятадын багийг авч орж. Эрхийг авахулж исэн юм да. Ийм ундах салжуулагч Боро Милутонович.
Тийм байна. Хятад чинь Бразилтай үзчихдэг шүү дээ. 6 багийг ингээд дэлхийн аваргад ингээд оруулсан байгаа байхгүй. 5 байна уу те. Дараа нь сүүлд нэгийг оруулаа. Бид нэр марччих. Мексик, Коста-Рика, Америк, Нигер, Хятад дахиад нэг хэлс олж улт ямарсан дэлхийн аваргаар 6. Ийм мундаг олж улч одоо жижиг багуудыг айгуу сайн ололдог те. За ингээд Бразил, Америкийг хожиж гарчиж байгаа. За Нигер, Итали хоёр алаам болсон. Нөгөө супер нэгэрч Италид алаам болоод Амоника 25 дахь минутанд гол хийгээд явж исэн бол Италиас 75 дээр Жанфранко зоолоо шал тэнэг болоо авцавдаг. 1-0 хожиж байгаа. Тэр болонд байгаа тоглогч тэр бөмбөгөнд булаацалж байгаа хөлөөр ингээд нэг жих маягта урдууд бөмбөг авч орлаа. Жанфранко улаан уцаагаад явж байгаа. Жанфранко зоолоо аваад супер товтгоч те. 65 дахь минутанд гарч ирээд 75 дээр улаан авч 10 минутаараа. За ингээд Итали 1-0 хожиж хүн дутуу байдаг. Нөгөө л Роберто Бажо Итали аварж байгаа. Уг нь бол Итали аврагч байгаа байхгүй ч тийм финал дээр л алдсан болохоос 88 дахь минутанд буюу үндсэн зэд дуусахаас 2 минутын өмнө Роберто Бажо гол оруулалт тэнцвүүлээд улмаар 102 дээр нэмэлт цаг дээр торгуудын цогцол дээр голдож Итали Нигерийг арай гэж давж гарч ирсэн. За ингээд Роберто Бажо Италиг авч гарч Нигерийг хөж хүн дутууч гэсэн тийм. За ингээд Мексик Болгар хоёр алаам болсон. За Болгар бол Христо Сточко гол оруулаад Гарсиа Аспе Мексикээс оруулаад торгуулийн цогцолтоор Болгар очиж гарсан. Одоо Михайло айгуу санагдсан. Тэгээд хоёр багаас бол 50 дээр Болгараас 57 дээр Мексикээс улаан авч авч байгаа. Мексик бол маш харамсалтай байгаа байхгүй ч одоо. Эсрэг баг нь улаан авч авцсан байхад дараа нь удалгүй өөртөө улаан авч аваад тэгээд эхний 3 цогцолт алж байгаа Мексик бол. За ингээ Болгар цаашаа гарч иж байгаа. За ингээ шүүгийн 8 дээр Итали, Испани хоёр тоглож Италичууд Дино Бажо, Роберто Бажо гэж одоо гэр бүлийн хоёр гол оруулж Испанийг 2-1-ээр болгож авч байгаа. За ингээд Нидерланд Бразил хоёрын тоглолт шүүгийн 8 тоглолт алаам болсон. Нидерланд дараа нь 98 оны дэлхийн аваргаар ахаал Бразилд очигдсон. За энэ удаа Бразил 3-2 харьцаатаараа болгож авахад Бразил эхний 2 голыг оруулчаад дараа нь 2 голыг зөрж алдсан. Беркамп, Арон Винтер хоёр оруулаа. Тэгээд тэр 81 минутанд Бранко чөлөө цохолтыг солгоолоор маш гоё цохиж Бразил Нидерландыг ингээд давж гардаг. Ингээд Нидерланд харамсалтайгаар очигдж байгаа. За ингээд Бразил гарч ирж байгаа бол Болгар энэ дэлхийн авар дээр Иста маш том сенсац тарьсан Германы шогийг 2-1 харьцаатаагаар болгож авч байгаа. Герман 98 онд Хорватад 3-0 орж байгаа шүүгийн 8 дээр хахад энэ шатн дээр. Дунд нь Европын аварга авчиж байгаа шүү дээ, тэ. За ингээ Болгар Германыг 2-1 харьцаатаар болгож авсан. Алдарт Христо Сточковын тоглолт үнэхээр гялцдаг. За ингээ германчууд мултарч байгаа бол Румын Швед хоёр тоглоод энэ хоёр гоё баг аль нэг ингээ шүүгийн төрлөлдөх боломж гарч ирээд Румын одоо Шведтэй тоглоод торгуулийн цохилтоор Шведэн цаашаа гарч иж байгаа. Румын гээд шүүгийн 8 дээр мултарч байгаамаа. За ингээд хагас шигийн тоглолт орсон Болгар Итали хоёр тоглосон. За нөгөө л Роберто Бажо 21-25 дахь минутанд 2 гол оруулаад 2 тэгээр Итали тэргүүлсэн. Нөгөө л Сточко голч байгаа 44 торгуулийн цохилтноор солгоо өлтэй. Супер тоглож Сточко. За ингээд Итали Болгарыг буулгаж аваад финал руу гарчиж байгаа. Итали Роберто Бажо бол яг шүүгийн 8, шүүгийн 4 дээр бол Италиг аваа гарчиж байгаа. За нөгөө талд нь Бразил Шведийг 1-0-ээр Ромариогийн голоор оруулаад тэгээд дэшигээ финал руу гарчиж байгаа. Ерөнхийдөө энэ хоёр багууд бол арай гайгүй учраатай тарсан. Гэхдээ тоглолт бол амар болоогүй. За ингээд хөрөл медалийн төлөө тоглоход Болгарын Христо Сточко 6 голтой, Олег Саленко 6 голтой байгаа шүү дээ. Тэгээд Швед Болгарыг 4-0-ээр хөтсөн. Энэ тоглолтын дээр болгарчууд яасан бэ гэхээр Христо Сточко 1 гол оруулж 7 гол оруулж ганцаарнгийн мэрэгэн бууж болох гэж бас алдсан гэж үздэг. Тэгээд 4-0-оор очигдсон гэж үздэг юм нь бол. Тэгээд энэ чинь бас яг тоглолтоор хараад дүгнэн гэдэг бол хэцүү шүү дээ, тий. Ийм яриа байдаг. Тэгээд Швед Болгарыг 4-0-оор инхүү болгож авч байгаамаа. Тэр яриа нь үнэн бол уг нь медалийн төлөө л явах байж тээ, тий. Тий, медалийн төлөө явах. Тэгээ дээрээс медаль аваад Христо Сточко бас мэрэгэн бууж болох чийл гэж бодсон юм шүү. Бүр 7 голтох. Яг хувааж л авч байгаа юм л да, тий. Тийм ээ. За ингээд Швед 4-0-оор мэрэгэн хүрэл авч байгаа бол финалийн тоглолт дээр Бразил Итали хоёр тоглосон. За тоглолт бол нэлээд хамгаалтын тоглолт бас яг ихний 2 голын боломжийг бол гаргаж ирсэн. Ромарио угаат юм бол. Тэгээд Италийн хувьд 2 баг хоёулаа сайн алгах штэ. Клаудио Тафрел, Жанлука Палюка гэдэг хоёулаа 98 онд дахиад хаасын хоёр алгаж байна. Үнэхээр сайн хоёр алгаж та. Палюка яг нэг алсын цохолтыг байрж аваад тэр нь шон цохоо бутж ирэл Итали нэг ягаад ингээл тэгээд нэг шонгоо очиж барьдаг байхгүй. За стаа баярлаа гэж хэлж байгаа шиг яг тийм эмоц гаргахтын тэрийг бол тоглолт нэр харж исэн. За ингээд тоглолт явсаар байгаа тийтгэр тусаа торгуулийн цохолтоор ялагчид тодорхойлсон. Хөл бөмбөгийн дэлхийн аваргын түүхэн торгуулийн цохолтоор ялагчид тодорхойлсон хамгийн анхны тоглолт. Хамгийн анхны гоолгууд дэлхийн аваргын финал дээрсэн. Энэ бас тэгсэн мөртлөө нэг нь довтолдог нэг нь хамгаалдаг баг байгаа шүү дээ. Итали Бразил тий. За ингээд торгуулийн цохолтыг бол ингээд багууд бол зохихоор болсон.
За торгуулийн зохилтон дээр эхний зохилтыг Италийн 100-ны шилдэг боломжч Франко Барези дээгүүр зогчдээ. За тэнгууд Марсиа Сантос зогтөг Жанлука Палюка хаачдээ. За эхний хоёр зохилт хоёул ороогүй. За ингээд Италиас Альбертини хийж байгаа. Димитри Альбертини хийж байгаа. За дараа нь Ромари хийж байгаа 1-1. За Италиас Ивани хийж байгаа. Бразилиас Бранко өгöd 2-2 болж байгаа. За тэнгууд Италийн бас шилдэг товчтой нэг Даниэле Массаро цохилтыг алдж байгаа. Клаудио Тафрел хааж байгаа. За тэнгууд нөгөө талд нь Бразилиас Дунго хийгээд Бразил 3-2-оор илүү гарсан. Итали сүүлийн цохилтоо энэ Бразил сүүлийн цохилтоо хийгээгүй байгаа. За Роберто Бажо сүүлийн цохилт гэж байгаа. За Роберто Бажо сүүлийн цохилтыг хэрүү оруулчих юм бол хоёр баг тэнцэн, алдах юм бол Бразил шууд төрүүлнэ гэсэн Роберто Бажо хаалганы дээгүүр зогсон. За ингээд уйлаад Роберто Бажо үлддэг. Бразил 70 оноос хойш дэлхийн аваргын хэмээх цолыг анх удаага ингээд хүртэж байгаа юм буюу 4 удаа хүртсэн анхны баг болж байгаа дэлхийн аваргын. Итали, Герман 2-3 байсан те. Итали Бразил өрч бас 4-р галтын талаад болж байгаа юм чинь. За ингээд Бразил 4-р удаага дэлхийн аварга болсон анхны баг болсон ингээд Италичууд энхөө энэ удаагийн дэлхийн авар дээр Бразил финалд хожигдож байгаамаа. Тэр Бажогийн алддгийг манай аавын найзууд л байнга ирдэг байсан. Өөлөл те. Бажог ярих болгонд л тэрийг л ярьдаг юм л. Ер нь бол тэр хүнийг дурсдаг одоо маш мундаг товтлогч гэдгийг мэднэ. Тэгээд хамгийн том дурсдаг юм тэр алдаж зогсон тохиолдол нь болчихж байгаа. Гэтэл Роберто Бажо 93 оны баллондор авцсан. Энэ дэлхийн авар дээр Итали бүр жирж байгаа ш тасгад шатна те. Бүр чирсээр байгаад ингээд финалд гарсан боловч харамсалтай ингээд алж байгаа тэгэхэд. Италиас 3 хүн алж яхад бүгд Бажог ярьж. Яг бол хамгийн суперд олчоол ярьдаг хүмүүс. Тийм баг. Хамгийн суперд олчоол ярьдаг. Тэгээ Масарог болоод хинч дурсдаггүй штэ. Масарог Барези хинч дурсдаггүй. Роберто Бажог ингээл Италичууд ингээд. Гэтэ Роберто Бажо 98 оны дэлхийн авар дахиад орж ирж байгаа штэ. Тэгвэл Кристиано Вери гэж Италийн үнэндээ супер товчж бол тухайд бол гарч ирсэн байдаг. За баярлалаа заяа. Цагтаа бас арай гэж амжлаа тий. Ер нь дараагийн дугаар яг 2 ч юм уу бараг 3 ч байх юм шүү дээ. Тий одоо яаж ч жагаад 2 хуваах гээд одоо дээрэс нь ийм нэг зовлон байна. Би 98 оны дэлхийн авараас хойш бүгдийг үзсэн. Бүх тоглолтын бараг голтой санаад байгаа байхгүй. Тэгэхээр одоо ярих болгонд л бүгдийг задлж ярьчих гад нэг зовлон байгаад байна. Тийм тэгэхээр одоо үзэгчдээс уучлалт хүсье. Задлж яриул үнэхээр дуртай бол задлж ярьж болно те. Тийм задлж ярьсан гоё сонирхолтой байх хүмүүст те. Зарим тоглолт болгоныг бүр задлаа ярьсан ч болно бүр те. Надад ч гэсэн маш сонирхолтой байна заяа. За баярлалаа. За дугаар маань та бүхэнд YouTube-ийн Од мөндөр сувгаар болон NTV телевизээр за мөн 83.3 107 хостелгооны Од мөндөр радиогоор хүрлээ. Дугаарыг хялбар хөрөмтлөл үйлчлэгийг нэвтрүүлсэн Худалдаа хөгжлийн банк ивент итгэлээ. За заяа маш их баярлалаа. Баярлалаа. Нэвтрүүлгийг хүлээн авсан Нарны аймгийн монголчуудаа баярлалаа. Од мөндөр суваг энэ мэтлэн танин мэдхүн 1000 хөтөлбөрийг 2025 оны 7 сарын 1 хүртэл та бүхэнд хүргэх юм. Их хэлээрээ шинжлэх ухаан танин мэдхүг түгээхийн үйлсэд та нэгтгэх хүсвэл бидэнд танд өгөх боломжтой. Нэг нэвтрүүлгийг 100 төгрөгөөр буюу 1000 нэвтрүүлгийг 100,000 төгрөгөөр үнэлээд та биднийг дэмжээрэй. Жилдээ ганцхан удаа 100,000 төгрөгөөр дэмжснээр шинжлэх ухаан танин мэдхүг түгээх энэ үйл хэрэг таны оролцоотойгоор амжилттай өргөжлөх юм а. Зандан хүү миний нэр дээрх голомт банкны данс байгаа. 30 15 15 1942 30 15 15 1942. Та 100,000 төгрөгөөр шилжүүлэхдээ гүйлгээний утга дээр нь өөрийн нэр болон утасны дугаараа заавал бичээрэй. 100,000 төгрөг хандвалснаар Од мөндөр сувгийн алтан гишүүн болох юм. Шинжлэх ухаан танин мэдхгүй Монголд ялах болтугай.